Хүний ухамсарыг амьтны тархи руу шилжүүлээд амьтны биеэр амьдран гэвэл ямар вэ? Сайн бацгаана уу? Мантуухан сувагтаа тавтай морил. Сүүлийн үед дандаа хар бараан төрлийн кинонууд оруулсан учраас өнөөдрийн дугаараар Disney Pixar студийн ээлжид бүтээл болох Hoppers хүүхэлдэйн киног танилцуулахаар бэлдлээ. Ингээд кинонд орцгоё. Кино маань нэгэн баг сургуулийн ангид хичээл тарж буй хэсгээс эхэлнэ. Хүүхдүүдийг гарсны дараа ангид нуугдаж байсан Mabel гэх охин гарч ирэн тэнд байсан бүх амьтдыг цүнхэндээ чихээд сургуулиас нууцаар гитэн гарахыг оролддог. Гэвч яг гарах мөчид сургуулийн цэвэрлэгчтэй таарч баригдах бөгөөд сандарсандаа зугтах гэтэл цүнхэн онгоож доторх бүх амьтад нь коридороор нэг тарчдаг. Сургуулийн ажилчид сандарлаж галын тохиолдол ажиллан сургуулаар нэг ус асгарч илээдгүй юмаа саман болдог. Mabel-ийн ээж сургуулийн захиралтай уулзаж байх зуур ажилчид амьтдыг буцаан торонд нь хийн. Тэр үед амьтад маш гуниглаж байгаа нь илт харагдах бөгөөд хүүхдүүд тэдэнд дураараа хүрэх иймэрхүү торонд хоригдох нь амьтдад хичнээн хэцүү байдгийг киноны энэ хэсэгт харуулдаг. Mabel ч үүнийг ойлгож тэднийг буцаагаад байгальд нь аваачих гэж хэд хэдэн удаа оролцсон ч дандаа бүтлгүүддэг байж. Ээж нь Mabel хандан би чамайг амьтдад хайртайг чинь мэдэж байгаа ч дахиж битгий ийм үйлс гаргаарай гэж сануулад түүнийг эмээд нь үлдээчгээд ажилдаа явна. Сэтгэлээр унаж ууралсан Mabel модон дээр сууж байтал эмээ түүнийг аргадаж нэгэн нууцлаг газар үзүүлэхээр дагуулan явдаг. Тэдний очисон газар бол үзэсгэлэнтэй нэгэн цөөрөн байлаа. Эмээ нь түнд том зүйлийн нэг хэсэг байна гэдэг амаргүй гэдгийг би ойлгож байна. Сэтгэл санаа чинь тавгүй үед энд ирээд зүгээр л гүнзгий амьсгав. Юу ч хийлгүй. Зүгээр л байгалыг ажиглаж чимээг нь сонс гэж зөвлөдөг. Бүх зүйл чив чимээгүй болж Mabel эмээгийнхээ хэлснээр анхаарлаа төвлөрүүлэхэд салхины эсвэрэг чимээ, шуудын жиргээ энд тэндгүй амьтдын хөдөлгөөн сонсогдож эхэлнэ. Цөөрмийн эргэн тойронд амьтад маш амар тайван байгааг хараад Mabel-ийн сэтгэл засарч баяр баясгалангаар дүүрдэг. Удалгүй ээж нь түүнийг хот руу дагуулж явахаар ирсэн ч Mabel эмээтэйгээ үлдэхээр шийднэ. Тэрээр эмээгээ асарч өдөр бүр цөөрөмдөр хамт ирж орчныхоо хогийг түүж амьтдтай ойр амьдрах болсон нь түүнд хамгийн жаргалтай мөчүүд байдаг. Гэвч цаг хугацаа урсан өнгөрсөөр эмээ нь өндөр насалж нэг л өдөр Mabel ганцаараа үлдэх болно. Үйл явдал хэдэн жилийн дараа руу шилжихэд Mabel хэдийний 19 нас хүрчээ. Тэдний амьдардаг жижиг хотод маш олон бүтээн байгуулалт өрнөж байгаагийн нэг нь тэн дарга Jerry-гийн санаачилсан хурдны зам байв. Гэтэл тэрхүү хурдны замыг барихын тулд Mabel-ийн эмээтэйгээ очдог байсан цөөрмийг сүйдэх шаардлагатай болдог. Ингээд Mabel хайртай газараа хамгаалж тэн даргын шийдвэртэй тэмцэхээр зориг шулуудан гэрээсээ гарна. Mabel-ийг цөөрөн дээр очиход засварын багийнхан хэдийн нэрчгсэн даланг юу юугүй дэлбэлэхэд бэлэн болсон байв. Mabel ч сандарсандаа гүйн очиж яг дэлбэлэх гэж буй далан дээр зогсож орхидог. Ажилчид аюултай наанасаа хоолт гэж ашаарсан ч тэрээр огт хөдөлсөнгүй. Тэр үед хотын дарга Jerry өөрийн биеэр ирж чи яагаад амтан байхгүй энэ хоосон газарт саад болоод байгаа юм бэ гэж урлана. Mabel хариулна. Үгүй ээ та андуурч байна. Бид л сонсож харахгүй байгаа болохоос биш. Энд маш олон амьтад бий. Гүнзгий амьсгаа аваад тайвшраад төвлөрөөд нэг сонсоод үзгэж хэлдэг. Гэвч Jerry дүүч сонсогддгүй. Ингээд тэд энд амьтад байгаа байхгүй гэж маргалцаад эцэст нь Mabel аргаа барна. Чи чаддаг юм бол намайг эндээс холдуул даа гэтэл Jerry Mabel-т нэг боломж олгож хэрв чи зам бариулахгүй гэсэн иргэдийн гарын үсгийг 48 цагийн дотор хангалттай цуглуулж чадвал би саналыг чинь авч үзье гэж хэлээд засварын баг иргэн ажилдаа орж тэр дороо л даланг дэлбэлж орхино. Mabel цагаалталгүй хуршүүдрээ явж гарын үсгээ цуглуулахыг хичээсэн ч хүмүүс шин зам тавигдсан дээр хэд түүнийг огт дэмждэггүй. Сүүлдээ Mabel-ийн читгэл алдарч нэгэн айлын хаалгыг тогштол нэг өвөө хаалгаа тайлах бөгөөд Mabel бүх учраас нэгнгүү тайлбарлаад гарын үсгээ зурж өгөх үү гэж асуудал өвөө байж байгаараа гэснээс сонсголын аппаратаа зүгээд юу гинэ миний хүү гэж асууна. Mabel ч за энэч бүтэхгүй нэ гэж явах гэтэл өвөө байз чи үнэхээр ирч хүчтэй юм гээд цаасыг навч гарын үсгээ зурж өгдөг. Mabel баярлан цаасаа аваад тартал өвөө гарын үсэг биш харин өндөг талхсан үгээд дэлгүүрээс авах зүйлсэн хээж ихсаалтыг биччихсэн байдаг. Ингээд Mabel өөр нэг арга олохоор шийдвэ. Маргааш нь тэрээр багш дээрээ очиж зөвлөгөө хүсгээд багш нь амьтад яагаад цөөрөн дээр ирэхгүй байгааг мэдэхгүй юм аа. Уг нь ганцхан минжил тэр цөөрөн дээр сууршвал бусад амьтад түүнийг дагаад хүрээд ирдэг юм шүү дээ гэж хэлдэг. Үүнийг сонссон Mabel баярлан цөөрөн рүү гүйж минж ирэхийг хүлээж эхэллээ. Цаг өнгөрсөөр орой болж Mabel-ийн итгэл алдрахын даван дээр ойгоос нэгэн минж гараад ирхэн тэр. Mabel баярлан хартал нөгөө минжийн цөөрөн рүү орохын оронд барилгын ашиг руу зүгсээр гадагшаа гараад явчихв. Mabel гайхан араас нь гартал гинэт нэг машин ирээд минжийг аваад явчихдаг. Mabel сандраад "Булгаачаа зогсооч. Наад минжээ 50 байлга" хэмээн хашгирч машины араас хөөсөөр сургуулийнхаа утганд ирж зогсдог. Mabel нууцаар дагаж байтал нөгөө минж чинь машинаас ганцаараа буугаад ирлээ шүү. Тэгснээ бүр сургууль руу өөрөө алхаж ороод шатар бухта бариулаас нь барьж яг л хүн шиг алхахыг хараад Mabel бүр шок. Минж булан эргээд биеийнхээ хаанаас ч нэг карт гаргаж ирэн лабораторийн хаалгыг онгоолгоод орчихсон тэр. Mabel ч араас нь дагаж ортол минж нэг төхөөрөмждөр очиж зогссноо цэргэн дууссан мэт унтарчихдаг. Яг тэр мөчид хажуугийн сандал дээр байсан Mabel-ийн багш нь сэргэж толгойд байсан хачирхалтай төхөөрөмжийг авч хаяв. Mabel-ийн багш туслах багштай хандан
Намайг хэн нэгэн харчихсан юм шиг санагдаад байна гэж хэлж амжаагүй байтал Мэбэл нөгөө Минжийг барьчихсан. Та нар юу гээд байгаа юм бэ гэсээр гарч ирдэг. Туслах багш нь чамд хамаагүй гэд Мэблийг цэглэхэн борохоор зөхөх гэтэл багш нь зогсоож битгий Мэбэл анхааралтай сонс. Энэ бол бидний хэрэгжүүлж байгаа төсөл. Надад чинь жинхэнэ Минж биш. Бид амьтдыг тагнах гэж олон аргаар оролцсон ч дандаа бүтлгүйцсэн. Харин хүний ухамсар оюун ухааныг энэ төхөөрөмжөөр дамжуулан шилжүүлснээр амьтны биед орж амьдрах боломжтой болсон юм. Ингээд орох юм бол амьтад биднийг өөрсдийнхөө нэг гэж боддог хэмээн тайлбарлалаа. Мэбэл үнийг сонсоод "Вау, үнэхээр гайхалтай юм аа. Тэгвэл та минж болж чадж байгаа юм чинь цөөрмийг аварч чадах нь штэ" хэмээн итгэл дүрэн асуув. Гэвч багш нь "Үгүй ээ, болохгүй" гэж татгалцснаар тэд нөгөө минжийг булаацалтанд лабораториор нэг хөөцөлдөж гарна. Мэбэл залуухан учир хамаагүй хурдан хөдөлж нөгөө минжийг төхөөрөмж дээр нь газ тавиад өөрөө удирдлагын малгайг нь зөөж өрхөв. Гимгцээ ухамсарт оюун ухаанаа минжний биерийг шилжүүлэх нь тэр. Мэбэл ухаан ороо толон тартал үнэхээр л минжний биед орчихсон байдаг. Өөрийгөө хараад баярлаж амжаагүй байтал нөгөө хоёр багш нь түүнийг болиулах гээд араас нь хөдөлж эхэлнэ. Гэвч Мэбэл яасан ч урт юм таасны дээгүүр дамжин зүхтэж байтал минжний чихэнд багшийн дуу сонсогдноо. Мэбэл болохгүй буцаад ир гэж багшийг нь шавдуулахад Мэбэл яасан олон юм ярьдаг юм бэ гэд чихээд артал санамсаргүйгээр дууг нь хадаг товчийг дарчихжээ. Ингээд хоёр багшаасаа амжилттай болтож минжний биед өөрийгөө эрхчлүүлээгээр мэдэрч байтал 3 секунд ч болоогүй байхад гинэт нэг том шувуу ирээд Мэблийг шүүрээд явчихна. Шувуу "Миний хүүхдүүд идэх юмгүй өлсөж байна. Стоо уучлаарай" гэхэд Мэбэл "Юу яриад байгаа юм бэ" хэмээн тэмцэлсээр байгаад шувууны савраас мултран ойн гүнд унаж цоцордог. Тэрээр босоод эргэн тойрны хартал нүдэнд нэтгмэргүй дүр зураг харагдах нь тэр. Цэцэг навч ургамал мод дэлгэрч энэ тэндгүй буг, шувууд, аалз, эрвэхээ, туулай, зараа гэд олон төрлийн амьтад маш амар тавин аж төрж байлаа. Мэбэл энэ бүхнийг хараад баярлахаас гадна хамгийн гайхалтай нь тэрээр амьтдын юу ярьж байгааг бүгдийг нь ойлгож байв. Мэбэл ойгоор явж байгаад нэгэн хэрэмтэд тарч "Сайн байна уу хэрмээ? Чи энд минж хараагүй биз" гэж асуудал хэрэм өөдөөс нь "Чи өөрөө минж биш дээ" гэж хэлээд хаалга тас идэл хаачихan тэр Мэбэл өөр амьтдаас "Уучлаарай, надаас өөр минжийн тавьд хараагүй биз" гэж асуусаар явтал нэг аалз "Чи цөөрөн дээр очиж үзсэн үү" гэж асуунгаа аалзны тороор зүгчийг зааж өгдөг. Мэбэл баярснаа илэрхийлээд заасан зүг рүү нэвтэл нэг мангар удаа хөдөлгөөнтэй минжтэй таардаг. Тэр хоёрыг ярилцаж байтал гинэт нэг баавга гарч ирээд нөгөө минжийг 100-аад авнаа. Мэбэл сандран "Болооч ээ, надад чинь чамаас илүү надад хэрэгтэй. Түүнийг тавь" гэж хашгиртал баавга За тавья гэд нөгөө минжийг газар буулгав. Гэтэл идүүлэх хичээсэн минж нь "Чи яагаад ингэж байгаа юм бэ? Энд чинь хууль зөрчиж байгаа хэрэг. Одоо намайг идтээ баавга минь" гэхин тэр Мэбэл бүр шоконд орчихноо. Баавга харин идэхгүй шал сонин санагдчихлаа гэд үнд ордог. Мэбэл "Юун хууль яриад байгаа юм бэ" гэж гайхахад нөгөө минж "Энд хэн идэхийг хүсснэ идэх хуультай. Харин чи хууль зөрчихлөө. Одоо хаан дээр очиж хэргийг шийдье" гин. Ингээд тэд хаан гэж нэрлэгдэх нэгэн дээр очиноо. Овоолсон бургасан дээр толгойдоо жижигхэн титэм тавьсан бүдүүн минж байх бөгөөд бусад амьтад түүнд маш сүртэйгээр мөргөцгөн. Хааны тушаалаар бүгд дасгал хийж эхлэхэд Мэбэл дахиад л шок. Бүгдээрээ айгуугай дасгалаа хийж байтал хаан гэнэт зогтсож "Тэр хэн бэ? Үнэн хараагүй минж байна" гэхэд Мэбэл өөрийгөө танилцуулна. Тэрээр дүрм зөрчснөө хэлж яагаад юм сорин дүрм байдгийг асуухад хаан зүгээр л юм дүрмтэй гэж хариулаад өөрийгөө Жорж гэж танилцуулав. Жорж Мэбэлд ойр орчмоо танилцуулахдаа таарсан амтан бүрийнхаа нэрийг цээжээр мэдчихэдэг. Мэбэл Жоржтой явж байхдаа хүн төрөлхтний бүтээн байгуулалтаас болоод амьтдын амьдрах орчин маш бага үлдсэн тул тэд маш хэцүү, чихцэлдсэн нөхцөл амьдарч байгааг олж хардаг. Тэгээд Жоржд хандан "Бид цөөрмийг аврах хэрэгтэй. Тийш очиж үзцгээе" гэд дагуулсан явлаа. Гэтэл Жорж "Тэр газар чинь дэндүү чимээтэй болохоор бид тийш очихоо болсон" гэхин тэр "Ямар чимээ" гэд очтол хамт явсан амьтад бүгд чихээ дараад "Амар чанга ууштэй сонсогдохгүй байна уу" гэж суугаад өгнө. Амьтад чихээ даран шаналж байхад Мэбэлд тэр чимээ юусоо сонсогдохгүй байв. Тэрээр Жоржоор баримжаалан эргэн тойрны ажилтал мочиг хэлбэртэй хиймэл шом босгож дээр нь хит хитэн спикер сурлуулсан байхыг олж харав. Мэбэл "Энэс болоод байгаа юм бэ" гэд амьтдад хэлтэл тэд "Наад чинь зүгээр л мод биш дээ" гэж тоодоггүй. Мэбэл "Үгүй ээ, энэ мод чинь л тэр чимээ гаргаад байна" гэд шон руу зүгэлтэл амьтад "Үе ээ, минь ч хизээ модонд авирдаг байсан юм бэ" гин. Мэбэл хариуд нь "Энэ минь харин чаднаа" гэж хэлээд модон шон руу авирч спикерийг нь угаах гэж оролддог. Спикертэй ноцолдох зур ашгүй шонг тогтоосон шүрүүпнүүд нь суларч эхэллээ. Яг унгаахын даваан дээр гинэт дээрээс нь нэг шувуу нисэж ирээд "Би багшийн чинь туслах байна. Чамайг буцааж авахар ирлээ" гэд Мэблийг шүүрэх гэж дайрав. Гэвч Мэбэл спикерээсээ зураа тавьсангүй. Шувуу Мэбэл хоёр зуралдах зур шонгийн шүрүүпнүүд нь бүр мөсөн суларч шон доош унах үед шувуу цаашаа нисэн. Мэбэл харин зөөлөн газарддаг. Модон дээрх спикерүүд газарт унаж ивдэрэхэд нөгөө амьтдыг зовоогоод исэн чимээ ор мөргүй алга болов. Амьтад бүгдээрээ Мэблийн ямар зоригтой мундаг болохыг нь гайхан биширцгэн. Ингээд бүгдээрээ цөөрөм рүү очиход Жорж одоо бүгдээрээ үүнийг тэмдэглэж пари хийцгээе гэж зарлав. Мэбэл "Юун парти вэ" гэж гайхтал минжнүүд далан босгох ажлаа ингэж нэрлэдэг байж. Бүгд цөөрмийн орчимд далан босгохоор ханцуу шамлан орж хамтын хүчээр бүтээн байгуулалт хийснээр цөөрөм махин сэргэж эхэлдэг.
Урдын адил амьтад буцан цуглаж тэдний амьдрах талбай багч болов нэмэгцэнд Мэбл үнэхээр их баярлана. Ингээд тэрээр Жорж дээр очиж би одоо явах ёстой гэж хэлтэл Жорж чи үнэхээр мундаг байлаа. Чи миний баруун гар болохгүй хэмээн санал тавьдаг. Мэблийг хариулж амжаагүй байтал Жорж түнд өөрийнхөө түүхийг ярьж өгнө. Түүнийг баг байхад аав нь хаан байсан бөгөөд Жоржийг чи хаан болж чадахгүй гэд гэрээсээ хөөснөө. Гэрийнхэнтэйгээ холбоо тасарсан байхад нь гэнэт л нэг өдөр дахиад дуудснаа. Хаан бол гэд томилчихсан байдаг. Жорж үүнд нь цочирдоогүй бөгөөд ердөө л хувь тавилан гэж бодоод энэ хүндтэй өргийг хүлээж авснаа хэлдэг. Тэднийг энхүү ярилцж байтал гэнэт маш хүчтэй урсны урсгал орж ирэн нөгөө удаан хөдөлгөөнтэй минж гөрүүлгээд бүгдийг нь хамран урсгаад ирэв. Юу болвоо гэд хартал. Бүтэн дарга Жеригийн хүмүүс хэмэл мод унсныг мэдэж амьтад буцаад цөөрөн цугларсныг дуулгажээ. Үүнд Жери урлаж өөр олон тооны хэмэл мод авчруулан минжнүүдийн дөнгөж сая барьсан даланган тэслээд нөгөө моднуудаа хүчээр суулгачихсан байлаа. Мэблийн уур маш их хүрч Жоржийн саналыг хүлээж аван түүний баруун гар болохоор шидэв. Энэ бүхэн Жеригээс болоод байна. Бид түүнийг болиулах хэрэгтэй гэхэд Жорж тэгвэл яаж болиулах вэ? Энэ асуудлыг бид зөвлөлөөр оруулах хэрэгтэй гэж хариулна. Мэбл гайхаж за тэгье. Гэтэ юун зөвлөл вэ? Чи ганцаараа хаан биш юм уу гэтэл Жорж би чинь зөвхөн хөвгтэй амьтдын л хаан шүү дээ хэмээн тайлбарлав. Үүнтэй зэрхэн Шуудын хаан, загсны хаан, хөвлөөр өвчтийн хаан, бах мэлхийн хаан, шавчны хатан хаан гэд бүх төрлийн удирдагчид нэгдэр цуглацгааж эхэлнэ. Шавчны хатан хаан гарч ирээд за энд тийг юу болоод байна вэ хэмээн асуув. Жорж асуудлаа тайлбарлаж хэлсэн ч зөвлөлийн үнийг нь хүлээж авахгүй шал хэрэггүй юм гээд явцгаах гэдэг. Гэтэл Мэбл Жоржийн урдуур орж бид цөөрмийг хамгаалах гэж оролцсон ч хотын дарга Жери байгалыг сүйтгээд байна гэх мэтчлэн энэ та нарт ч хамаатай шүүгээд ширүүхэн ярьж эхэлдэг. Үүнийг сонссон зөвлөлийн гишүүд за тэгвэл хүмүүсийн хаан бидний бүгдийнх нь орон гэрийг хулгайлаад байгаа юм байна. Тэгвэл бид тэрнийг нухчин дарах хэрэгтэй байна. Зөв үү гэд асуудлыг арай өөр дайн тулааны хэмжээнд ойлгоод явчихна. Уг нь Мэбл Жорж хоёр Жериг өрдөөл зогсоохыг хүссэн. Тэрийгэ чөлөхөд шавчны хаан Мэбл рүү үсчээд дайраа дахаар нь Мэбл болиулах гэд гараа авсартал шавчны хааныг хавсраад алчхав. Ингээд ууралсан амьтад Мэбл Жорж хоёрыг хөөж эхлэх бөгөөд тэд зугацаар хадан зохион дээр тулж ирээд өөр замгуудл доошоо өсөрч орхидог. Хадан зохион дээр Жеригийн зурагтай постэр салхинд хийсэж ирэхэд амьтдын хаад түүнийг хараад Жериг зүгээр байлахгүй хэмээн үс санацгаагаад дайндаа бэлтгэхээр тус тусын гэрлүүгээ харьцгаана. Харин Мэбл усны хүчтэй урсгалаас арай гэж дээш гарan ямсгаа авч Жоржийг хайж олон хуурай газар гаргаж хэмнэ. Жоржийг сэрээтэл тэрээр Мэблд баг зэрэг урам уурсан байдалтай харагдав. Мэблч би сайн зүйл хийх гэж оролцсон бүхэн маань буруугаар эргэж дандаа муу уур дагавар авчрах юм аа гэд гониглон сон. Тэр үед Жорж Мэблийг тайвшруулж том зүйлийн нэг хэсэг байна гэдэг амаргүй хэмээн эмээгийнх нь хэлж байсан үгийг сануулад Мэблийг өөрийнх нь үнэнч туслах гэдгийг тэр нь сануулдаг. Ингээд тэд Жериг амьтад алуулахаас өмнө аврахаар шин төлөвлөгөө боловсруулж эхэлдэг. Өглөө болж Жери орондоо үнэхээр жаргалтай сэрв. Өөрийг нь магтсан сошиал постыг нэг бүрчлэн уншиж баясаад хувцас өмсөж ээжтэй өнсөлчгээд ажлаа ихээр гэрээс гарнаа. Гэтэл Жеригийн гэрийн гадаа баахан шувууд түүнийг хүлээж байсан мэт бүгсэн байхан тэр. Жери нэг их юм бодлого машиндаа судал. Хажуугийнхан судал дээр нь нөгөө удаан хөдөлгөөнтэй минж сууж байхыг хараа шоконд орж хөдөлж чаддаггүй. Минж Жеригийн халаас руу зүтгэсээр байгаа утсыг нь авч арын судлал руу дамжуултал тэнд Мэбл, Жорж гурвал гурав сууж илаа. Мэбл утсыг нь аваад text to speech application ашиглан Жери сандрах хэрэггүй. Машинаа шууд хөдлөг. Бид чамааг аврах гэж байна. Амьтад чамааг хөөж байна. Хүртэл хэмээн шавдуулна. Айж сандарсан Жериг хөдөлж амжаагүй байтал шууд сүргээрээ машины араас хөөж эхэлнэ. Мэбл Жерид зааварчилгаа өгч байтал хажууд нь зэрэгцэн нисэж байсан шувууд гинэт ус руу шумбан алга болчихов. Гэтэл удалгүйдэд усны гүнээс аврах том халимыг өргөөд гаргаад ирхэн тэр шууд халимыг Жеригийн машин дээр унгаж түүнийг бясалгаар зэхэж байлаа. Жорж сонхоор харснаа. Өө эн чин Даяна байна штэ. Би түүнийг мэднэ. Тэр үнэхээр игэлдэг халим шүү гэж ярьж байтал Жери яасандаа цонхоор ичгэв. Тэгэл манайд хүчтэй салхинд хийсээд Мэблээс бусна машинаас шидэгдэж орхидог. Азар баавга өсрөн орч ирээд машинаа шидэгдсэн гурыг амжиж барьж аван машины хойноос гүйн. Яг энэ үед Жеригийн машины хажууд өөр нэг машин зэрэгцэн гарч ирсэн нь Мэблийн багш байлаа. Багш нь цонхооны Мэбл бол гэж хашгираа машинаас Мэблийг гаргаж авах гээд зам дээр жинхэнэ хөөцөлдөж эхэлнэ. Мэбл Жерид чамайг алах гэдэг юм штэ гэж ойлгохыг хичээсэн ч Жери яаж ойлгох вэ? Мичгэл сонсогдоод байгаа юм чинь багш нь хажуунаас нь наад хөрөнжиг чинь зүүхгүй бол тэр чамайг ойлгохгүй гэж хэлтэл Мэбл багшийнхаа гараас нөгөө чихвчийг нь булааж аваад Жеригийн чихэнд хичдэг. Энэ хооронд нөгөө халин маань хөөе бяцхан минжээ наанаасаа холтжээ. Би энэ хүнийг бяцлах хэрэгтэй байна гэж дайрсан ч Мэбл Жериг өдөрдөн бултуулж чаддаг. Төхөөрөмж зөөсөн Жери эцэст нь Мэблийн яриаг ойлгож эхэлнэ. Мэбл би байна Мэбл тэд чамайг буруугаар ойлгоод алах гээд байна гэхэд Жери за би яг зөвдөлж байгаа юм байна гэж бодоод жолоогоо тавьчихна. Мэбл жолоог удирдах амжаагүй байтал машин уулын уруу онхолдоод халин мос руу унаж машин доош харан зогсдог.
Манай талын амьтад жирээ дээр ирэхэд Мебель түнд энэ бүхэн цөөрмийн асуудлаас болж байгаа юм. Чи тэр хурдны замаа барихаа болох хэрэгтэй гэж шаардав. Гэтэл жирээ зөрүүлж үгүй ээ би болж чадахгүй гэхэд Мебелийн уур нүрч тэр энд байна хэмээн амьтдад Жеригийн байгаа газрыг заагаад өгчихв. Гэтэл Мебелийн багш түүнийг барьж аваад машиндаа авчина. Мебелийг төхөөрөмж дээр тавьж оюун ухааныг нь Мебелийн өөрийнх нь бие рүү буцаан оруулдаг. Яг энэ үед Жорж хурж ирээд Мебелийн ухаангүй байгаа Минжиний биеийг Мебель гэж бодон чирээд явах гэж оролдоно. Мебель өөрийн биедээ ухаан ороод Жорж гэж дуудтал. Жоржийн татаж байсан Минжиний гар нь гинэт урагдаж дотроос нь бөөн утас төмөр гараад ирэхин тэр Жорж үнийг хараад шоконд орж хайсандаа цаашаа зугтчихдаг. Түүний хамгийн их итгэж байсан зүйл нь ердөө төмөр опт байсан тэрээр маш их гомджээ. Мебель өөр биед хитрхи удаан байснаас болоод биеийн суллаад ухаан алдаад унчихв. Тэгээ сэрээ тартал сургуулийн лабораторийн нэгэн сандал дээр хүлээтэй байлаа. Хажууд нь хотын дарга Жери бас хүлээтэй сууж явах бөгөөд хөшигний цаана хоёр багш нь ямар нэгэн зүйл хийгээд завгүй харагдана. Хөшиг нэгдэхэд багш нар Жеригийн толгойг хэмжиж байснаа цааш явхад тэдний биед баахан могоо алдчихсан байгаа нь харагдав. Багш нар өөрсдийн хүслээр биш харин амьтдын удирдлагад ор тэдний тушаасан бүхнийг хийж байлаа. Мебель та нар юу хийгээд байгаа юм бэ гэж шаардл. Нөгөө эрвээхээ хатны агуулдаа Тайтус гарч ирэв. Агуулдаа байж байснаа эрвээхээ болж хөврээд та нарын бидэнд хийсэн зүйлийг бид одоо өөрсөд дээр чинь туршингээд Жеритэй яг адилхан робот бүтээгээд биед нь орчихсон байдаг. Тэгээд Жеригийн өмнө нь амьтдыг үргээхтэй ашиглаж байсан нөгөө төхөөрөмжийг нь тэд хүмүүсийг үргээхээр болгон хувиргажээ. Гэхдээ зөвхөн үргээх бус хүний чихний хингэргийг хагалж шууд өхөл төрөхвэц аюултай болгон тонголсон байлаа. Тэд өнөө орой болох хотын даргын уулзалт дээр хүмүүсийг цуглармагц төхөөрөмжийг хасаагаар төлөвснөө хэлдэг. Энэхүү ажиллагаанд Жорж ч бас оролцохоор болж зөвлөлийнхэнд хүний яриа ойлгодог чихвч зүйлгээд тэд лабораториос гарч явна. Тэдний гарсны дараа Жери Мебель танан чамаас л болж бүх зүйл юм дээрээ туллаа хэмээн өгүүлж гарнаа. Мебель маш их сэтгэлээр унаж байсан ч гэнэт түнд нэгэн ухаалаг санаа төрөв. Жеригийн яг дээр оюун ухаан шилжүүлдэг төхөөрөмж байрлаж авах бөгөөд нөгөө Минчний робот ч төхөөрөмж дээрээ бэлэн байлаа. Мебель Жерид чи чаднаа хэмээн өрөмөгч Жери толгоогоо төхөөрөмж ойртуулахад түүний ухамсар Минжиний бие рүү шилжив. Ингээд Минж болсон Жери Мебелийг суллаж хоёулаа Яран хотын арга хэмжээ рүү зөвлөлээ. Тэднийг очиход нөгөө эрвээхээ Жеригийн робот биед орчихсон. Олны өмнө ив хавгүйхан яриа хийж байв. Хотын даргаыг харахаар асар олон хүн цугласан байлаа. Мебель авгаалдаг төхөөрөмжийн товчлуурыг дарахаас өмнө амжиж очиод намайг уучлаарай. Ээжиг чинь алсан миний буруу гихчлэн хэлтэл авгаалдаа ихэнтэй гонглож байгаа мэт харагдсанаа. Гэнэт галзуу юм шиг инээгээд чиний төлөвлөгөө ингээд л болоо юу гэтэл Мебель Жери план Б гэхэд тэр зөвлөлийнхний байгаа газар хүлээстэй байсан багш нарыг аль хэдийн суллаад авгаалдаг бирүүгээ ороход бэлэн болгочихсон байдаг. Ингээд авгаалдаа биедээ ортол зөвлөлийнхэн буцаагаад Жеригийн бие рүү шилжүүлчихнэ. Мебель авгаалдаа хоёр төхөөрөмжийг ажилуулах хуцыг булаацалдаж байгаад шон руу шидэж орхив. Хоёулаа шон руу авирч явахдаа Мебель робот Жеригийн нүрнээс нь хүчтэй татвал. Өөрнийх нь баг бүхэлдээ хууларч Мебель доош уучдаг. Авгаалдаа харин бүр галзуурч хүмүүс хөвгтөн амьтад хөвлөр явагч шувууд бүгдээрээ өвхөж шавжин дэлхийг захирах ёстой гэдээ орилж гарнаа. Зөвлөлийн энийг сонсоод байгаа байхгүй юу? Ингээд шон унаж Жеригийн бие эвдэрэхэд авгаалдаа буцаад бие рүү ордог. Өөрийнхөө жижигхэн биед босч орсон авгаалдаа галзуурсан хэвээрээ би бол хаан энэ гэж байтал мэлхий хилээнийг сунгаад л авгаалдаа гэдчихдэг. Гэтэл саяны унсан шонгийн цахилгааны утас нь богино холбоо үүсгэснээр гал гарч эхэлдэг. Оймод учраас гал маш хурдан дарахж тэнд байсан хүмүүс болон амьтад амт тэмцэн зогтцгаана. Мебель зугтаж амжаагүй байтал Жорж ирж түүнийг хурдан зугтцгаая гэтэл Мебель галыг унтраах гэж оролдоод байдаг. Яаж юм нүсэр галыг ганцаараа унтрааж барах вэ? Тэгэд Мебель Жоржтай хамт төмрийн бүсээс гарах гэтэл явах замд нь төмөр улам амар асч эхэлнэ. Азар баага хаанаас ч юм гарч ирээд тэднийг аван нөгөө бургасаар овоолж барьсан том далан дээр гарч ирэв. Төмөр асар хүчтэй дүрлцгийг харсан Мебель бид юу хийчих вэ гэд өөрийгөө буруутгах зогсно. Жери хотоос гал сүнөгчдийг дуудаж тусламж ирсэн ч гал хэдийн хяналтаас гарч хот суурин руу ороход бэлэн болоод байв. Яг энэ нэгцэгтэй мөчөд Жорж Мебельд дахин итгэл өгч бүгдээрээ хамтран далан сэтлэх хэрэгтэйг олгуулдаг. Мебель үнэхээр өө гэж гайхсан царай гаргахад Жорж бүх амьтдад далан сэтэл хэмээн тушаал өгөв. Гэвч далан маш сайн чигжиж барьсан тул жижиг амьтад хичнээн хичээгээд сэтэлж чадахгүй цаг алдаж байлаа. Тэгтэл тэнгэрээс шуудын аймаг нөгөө авраг халмиг өргөн нисэн ирж далан дээрээс хаяж орхив. Халим дээрээс нь хүчтэй анхад далан сэтэрч голын ширүүн урсгал төмөр гарсан хэсэг рүү цутган орж галыг бүрмөсөн унтрааж чадлаа. Маргааш өглөө амьтад төмөр гарсан хэсэгт очиход бүх зүйл шатаж сүдсэн аимшигтай зураг тэднийг угтдаг. Цөөрмийн нөгөө талд Жирийг том ачааны машинуудтай зогсож байхыг харсан Мебель тэр ажлаа үргэлжлүүлж самыг барих гэж байна хэмээн урам нь уураад эргэж хараад явах гэтэл Жири за бүгдээрээ энэ хавийн сүйдсэн зүйлсийг цэвэрлэж ачицгаая хэмээн тушаахан тэр. Ингээд хүмүүс болон амьтад анх удаа нэг багуулж байгалаа хамтран цэвэрлэж эхэлдэг. Үзэгдэл солигдсон Мебель сургуулаа төгсөж байх бөгөөд
Багш дээрээ очиход багш нь лабораторио цэвэрлэж хийж байсан бүх судалгааны зүйлсээ хураагаа тавьсан байв. Багшийн насаараа хийсэн төслийг сургуулийн захиргааны хүмүүст аюул учруулах боломжтой гэд боловлчихсан байдаг. Мебель тэрэнд дуучлаарай гэж хэлтэл багш нь үнэн урам зоригтойгоор зүгээрээ нэг хаалга хаагдахад дахиад олон хаалга нэгддэг шүү дээ гэд дараагийнхаа төслийг танилцуултал Мебель би таны доор ажиллаж болох уу гэд тэд хамтран ажиллахаар болдог. Мебель тэндээсээ гараад хайртай цөөрөм дээр иртэл маш үзэгсэлэнтэйгээр сэргэж ногоорсон байлаа. Мебель имээтэйгээ суудаг байсан хадан дээрээ ирэхэд Жорж тэнд хүлээж байв. Мебелийг хажууд нь суухад Жорж түүний утсыг нь аваад минж, зүрх, мод гэх мэтчлэн эможинуудыг бичиж үлдээснээр энэхүү хөөрхөн хүүхэлдэйн кино маань төгсдөг. Энэхүү хөөрхөн анимашн та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Кинон дээр гардаг шиг цөөрөмд яагаад ганцхан минж ирэхэд тэр орчин бүхэлдээ сэргдэг тухай сонирхолтой тайлбарыг хүргэе. Минжийг эрдэмтэд байгалийн инженер буюу экосистемийг бүтээн байгуулагч гэж нэрлэдэг. Үүний шалтгаан нь маш энгийн. Минж голын урсгалыг хааж далан барьснаар усны урсгалыг нь удаашруулж гүн цөөрөм үүсгэдэг. Энэ нь хуурай шилттэй үед ч усны нөөцийг нь хадгалж ойр орчмын хөрсийг чихтэй байлгахад тусалдаг. Мөн минжний үүсгэсэн цөөрөмд загас, мэлхий, усны шувууд үрлэж амьдрах таатай орчин бүрдэнэ. Мөн даллан нь усны урсгалыг шүүж цэвэршүүлдэг учраас бусад зэрлэг амьтад ундаалах гэж тийшээ цуглардаг байна. Мөн минж байгаа газарт ургамал цэцэгс илүү сайн ургаж түүнийг дагаад шавж ирвэхий шувууд гэд байгаль тэр чигтээ амьлдаг. Товчхондоо минж бол зүгээр нэг амьтан биш. Харин бүхэл бүтэн экосистемийг тэтгэгч зүрхэн юм. Тийм ч учраас кинон дээр Меблийн багш нь Beaver is a keystone гэж хэлдэг байна. Энэ хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. Мөн лайк, subscribe дарахаа мартваа guys. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.